Нэг яриа байгаа юм шиг. За сайн байцгаана уу. Сириусийнхаа. За сүүлд юутаач за YouTube дээр бол юу яасан? Market overview баг хамгийн сүүлд хизээнийх орсон байв. 10 сарын 12-ных орсон байгаа тий. За энэ дунд бол ерөнхийдөө за ерөнхий нэг юугаа ярьчээ да. Энэ дээр ер нь юу ярьж хэзүүлээ харъя да. Тэрнээс хойш ямархуу Хай игээд ерөөхдөө бол бас харъя тий. За биткойныг ярьж байна. За ер нь бол нэг уналт зурж исэн. жоохон том зургаар нь хараад дүгнэх юм бол иймэрхүү хөдөлгөөн явах боломжтой юм шүү гэж үзэж байгаа. Ерөөхдөө энэ бол нүг хараад дүгнэх юм. За энийг бас санаж байна. Юутэйч уналт орж ирж үндсэн уналтаа гүйцээгээд дахиад том цагийн нэг өсөлтийг гүйцээгээд үргэлжлээд уналтаа дүүрэх хэрэгтэй байсан. Тэгээд тэнцэнээс ерөнхийдөө бол нэг татрах хөдөлгөөн бол орж ирнэ тэ. За ийм шинжилгээг бол гаргаж ирсэн байна биткойн дээр. Маркет өөрөв дээр ярьж исэн байна шүү дээ. За тэрнээс хоошоогоо за ерөнхийдөө бол зураг нь бол энэ ч байж нөгөө зурсан зураг маань. Юу бол энд байсан хамгийн сүлд. Ханш бол яг өөрөв хийж явах үед бол энээс урагшаа байсан. За энээс хоошоогоо ерөнхийдөө уналт нь орж ирээд өсөөд тэгээд дахиад уналт орж буцаж татаад за ерөнхий яг энд хөдөлгөөн явагдаад за тэрнээс шүү үргэлжлээд бол доошоо буул тал руугаа бол иргэсэн байна те. За энийг бол community-гийнхэндээ бол хэлж ийсэн. За энэ сүүлийн юмнууд бол нөгөө нэг сургалттай холбоотой баха зургнууд зурагдсан байгаа да. За хэдүүлээ. За биткойн дээр тэгвэл иймэрхүү юм ярьж ирсэн юм байна. За одоо тэгвэл цаашаа юу болсон юм бэ? Хэдүүлээ харцгаая те. За ерөнхийдөө бол нэг daily дээр тавиад арчвал зүгээр ах. За хэдүүлээ ерөнхийдөө нэг хараад үзвэл за daily-гээр нэг хараад үзвэл юутай ч нэг юм uptrend-ийн хөдөлгөөн бол одоо явж байгаа. За энд бол юу болж байна? Энэ trend line бол одоо сэтэрч байна тийм. Энэ trend line бол сэтэрч байна. За trend line-ыг бол би ерхэд 4 цагаас дэше ерхэд иймэрхүү том хөдөлгөөнд бол татчихдаг. Яагаад тэр чинь том цагийн маш том shift болдог учраас тодорхой хэмжээнд бол down trend-ийн хөдөлгөөнийг бол бидэрт үзүүлж өгдөг. За тэгээд нөгөө талаасаа энэ өөрөө үндсэн өмнөх all time high цэгүүдтэй 3 маш ойрхон all time high цэг байж байгаа. За энэ цэгүүд дээр ерөнхийдөө юу авч байгаа? Ерөнхийдөө маш энгийн концепцээр бол том цагийн таац байж чад одоо ерөнхийдөө шал болж өгч байгаа хэсэг байгаа даа шүү дээ. За ерөнхийдөө энэ чиглэл рүүгээ юу яаж чинь дөхөж ирж чинь буцаад дахиад шалах уу доошоо нэвтлэх үү тэр бүх зүйлсээ ерөнхийдөө бол хэлж өгч юм гэсэн. Тэгэхээр ер нь бол зүгээр маш энгийн залхуу шинжилгээгээр харах юм бол эндээс ингээд өсөх эндээс үс сэтрээд доошоо унах гэдэг ийм хоёр төрлийн шинжилгээ гарч ирнэ гэсэн. За одоо тэгтээ хэдүүлээ юун дээр анхаарах вэ гэхээр за сүүлд юутайч явсан бүхэл хөдөлгөөнийг бол юу яасан байгаа. За энэ хүртэл бол шинжилгээд бол гаргаад угаасаа шинжилж болох хүртэл нь бол шинжилсэн. За тэгээ том цагаараа одоо хэдүүлээ чиглэлийн ерөнхийдөө бол харна. За ер нь бол нэг ийм энд бол дээшээ шилж дорч. За энэ хэсгийн бодол ба энтрийн ер нь бол юуг сигналыг бол өгч исэн өөрөөр өдөрчсөн ярьж исэн байгаа. За энэ өсөлтийг бол ерөнхийд нь бол хэлж исэн гэсэн үг. За энэ чинээс тэгээд үргэлжлээд энэ уналтыг хүртэл ерөнхийдөө хэлж өгсөн байгаа да тий. За ерөнхийдөө ингээд доовоо харах юм бол одоо буцаад нэг pullback-ийн хөдөлгөөн бол орж ирж байна тий. За ер нь бол магадгүй ерөнхийдөө одоо биднэрт байгаа all time higher time frame-ийн ерөнхийдөө том цагийн swing low маань бол энэ ч байж байна тий. Higher low гэж ярина тий. Higher low маань энэ ч байж. За магадгүй энэ чинээс доовынхоо хувьд ярьж байгаа шүү дээ. Доовынхоо хувьд энд орой хэлсэн. Энд ёроол үсээд энд орой хийгдэж өгсөн тий. За одоо буцаад явчихна. Магадгүй энэ ёроол байгаад өсөөд дэшээ гарах боломжтой. За тэхийн тулд хэдүүлээ эвдэрхгүй юу гэдгийг шалгахын тулд за юутач хамгийн сүүлд тогтсон бүс болвол энд байсан. Хамгийн сүүлд тогтсон бүс болвол энд байсан. За энэ бүс ерөнхийдөө бол доошоо шилжиж өгсөн харагдаж байна. За ийшээгээ шилжихдээ том цагийн өөрөө шилжиж хөдөлгөөн бол орж ирсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг ёсондоо daily за энэ баг weekly time frame дээр харагдах юм да. Weekly-гээ хэдүүлээ харах юм бол за нэг ийм бүсийн хөдөлгөөн бол доошоо хөдөлгөөн байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол дахиад нэг
доошо чиглэлийн хөдөлгөөн бол байна гэсэн үг. Ерөнхийдөө энд ёроолоо бол дахиад шинжилнэ гэсэн үг. Дахиад шинжилгээр бол харагдчихэв. Биткойны хувьд бол томцоогийн хөдөлгөөний хувьд. За тэгэхээр ерөнхийдөө хэдүүлээ арилжааны нөхцөлөө харахын тулд цагаа жоохон багасгаж агаад за манай дөр үсэж байгаа pullback-ийн загвар л ерөнхийдөө явж байна дөө. Үндсэн өсөлт орж ирээд 2 орж ирээд энэ ч 3 орж ирээд орой энэ ч тогтсон биз дээ. Тэгээ манай A stop явж байна. Тийм бааз ерөнхийдөө хоёрын ёроолыг аваад яг гоё хөдөлгөөн хийгдээд өгсөн мэн тэ. Тэгэхээр ерөнхийдөө энэ оройс ер нь бол энэ үртэл бол энэ ёроолыг бол дахиад шалгаж орж ирэхэд байгаа гэсэн. Дахиад нэг эвтэд орж ирэх боломжтой гэсэн үг тэ. За биткойны хувьд тэгвэл шинжилгээ ийм байгаа юм байна. Ойртоо. Энэ одоо ер нь баг 12 сарын энэ л хөдөлгөөнийх юм шиг байна да. За. болол. За биткойн дээр явах боломжтой юм шиг. Иймэрхүү юм ярьж ирсэн юм байна. За паунд дээр тийм паунд дээр энд санаж байна. Энд юутаж би short entry бол нээсэн байсан. Энэ нэг ID-гаа ч гэсэн өгсөн байсан. За ерөөхдөө break even болгоцсон гэдгийг хэлжсэн. Тэгсэн чинь ерөөхдөө gap-тай нэгдээд өсөөд ороод ирсэн байгаа. За энэ бол шийдэх хөдөлгөөн болсон. За энэ дээр одоо ямар юу гаргахыг хэдүүлээ харцгаая тий. За энд ерөөхдөө иймэрхүү хоёр төлөвлөгөө тухайн өдрүүдэд бол ярьжсэн байгаа. Buy entry pound yen хөдөлгөөн ярьжсэн байгаа тий. За хэдүүлээ энэнийхээ биелтийг хэдүүлээ одоо харцгаая. За pound дээр юу болсон бэ гэхээр за энд бол байсан. За эхлээд энд байсан цэгийг бол юу байгаагүй. Шалгаж оржсэн буцаад break even авч ирсэн. Дахиад том цагаараа 3 дахь хөдөлгөөн ерөөхдөө үүсэж байна гэж үзээд за энэ доор бол entry-г бол нэгээд энийг бол community-тэй хуваалцаад юу явцсууч бүгд яг харагдаад TP ерөөхдөө ишээ зөөгдөж чинь гээд ярилцаад явсан байгаа. За сүүлд бол энд авсан. За өргөжлөөд ерөөхдөө бүс энчээ тогтож өгөөд дахиад өргөжлөө шилжүүлээд явсан байгаа. За магадгүй ер нь бол харж исэн бол buy entry бол эндээс эхлээд нэгдэх боломжтой харагдаж байна. Яг шууд нүдэнд харагдахад бол тийм байгаа шүү дээ тий. Багц цагийн хөдөлгөөн орж ирээд дэшээ баталгаа өгөөд үндсэн энд гүцээд ороод ирэхэд эн чинь угаасаа сарынхаа кандалаар баг юу яагаад өгч байгаа. Хэдүүл сарын кандалаа тавиад орчвол дэшээ чиглэлнэ ороод ирж байгаа гэсэн үг. Тийм. Ерөнхийдөө бол үндсэн сар шилжиж өгөөд доод ёроол болоод тэг өсөлтөнтэй ороод өгсөн байгаа гэсэн үг тийм. За. За паундын хувьд бол өнгөрсөн үеийн биелэл тиймэрхүү болсон байна. За долларын индексийг бол ярьжсэн тийм. Долларын индексийг бол Elon Musk-тай ерөнхийдөө бол энэ оройгоос эхлээд одоо долларын индекс доошоо байгаа гэдгийг бол ерөөсөө яг хэлээд за ерөнхийдөө энэ хүртэл явахаар байна гэж бол хэлжсэн. За тэгээ ёроолоос нь хүртэл одоо буцаад автрend руу орж байгаа гэдгийг хэлсэн. нийлээд улсаар баярлалаа. Антны фундаментал юмнууд ярьсан байна. Энэ спортыг ингээд ерөнхийдөө хувьд ч одоо нөлөөлөх. Тэгэхээр цаа чи үнэхээр тэгэхээр ерөнхийдөө бол долларын индексийг бол өснө гэж бол ярьсан байна. За тэгэхээр өсөлт бол эндээс бол өсөлт рүү бол оржсэн. Энэ оройгоо аавна гэж та дэлгүүрээс сонсох юм бол. За тэгээд энийг бол юу яасан байгаа. За энэ оройгоос буцаагаад доошлоод ороод ирэхэд за ерөнхийдөө доошоо чиглэл рүү орчлоо гэдэг зүйлийг бол өнгөрсөн 7 хоног тэрний өмнөх 7 хоногоос бол ярьж исэн. За ялангуяа манай 2 дугаар ангийнхан хүмүүс сайн мэдж байгаа. За одоо долларын индекс тэгвэл яах юм бэ? За мэдээж долларын индекс бол аптренд рүүгээ байгаа. Урттаа яаж харж байгаа вэ гэхээр ерөнхийдөө бол нэг энэ цэг рүү бол тэмдэглэгдсэн байгаа да. Өсөлт бол тэгэхээр эдрийг ер нь арилгах чинь нэлээд замбрааг болчих. Одоо ерөнхийдөө бол өсөлт рүүгээ байгаа гэсэн. Өсөлт рүүгээ. Тэгэхээр ер нь бол за энэ юугаа харуул. Ямар авир юм болж байна. За. Одоо юутаж уналтын хөдөлгөөн бол дуусах нь эн чинь бол юу гэсэн үг шүү дээ. Одоо энд бол бүтцийн эвдрэл бол хийгдэж өгч байгаа байхгүй. Тэгэхээр одоо биднэрт байгаа ёроол бол энчээ байж байгаа. Тэгэхээр уналтын нэг хөдөлгөөнийг бол хийж ингээд эндээс нь. Эчээ ерөнхийдөө бол нэг хийж дуусгаад нэг бүсийн хөдөлгөөн үүсч дуусаад за баг нэг ер нь нэг энэ авцаанаас өсөдрөх боломжтой харагдаж байна. За ер нь бол энэ хүртэл бол уналт гэж харна. Ерөнхийдөө бол нэг иймэрхүү байхаар байна гэсэн.
За ингээд ороод ирэхээр алтны хувьд өөрөө өсөлтийн хөдөлгөөн ч гэсэн баталгаажаад ирсэн. За өнгөрсөн 7 хоногоос ер нь бол ер нь тэрний өмнөх 7 хоногоос эхлээд за хэдүүлээ өөр юу арчдаг хийгээд байгаа байхгүй юу? 2 цаг л байгаа. Энэ 9 цагийн төх хэрэгтэй. За 9 сууч за нэ. За энэ дээр би арилжааны сетап бас Nasdaq дээр ингэж арилжуул За, зүгээр гэдээ ярьжсэн те. Нэрээ. За fine юу 7 хоногийн кандл гарсан. Бүр үнэхээр ойлгомжтой кандл гарсан. Ерөөсөө л ингийн нэг иймэрхүү кандл гарч чаа. Энэ бол угаасаа булш огцом өсөлттэй гэдэг зүйл. За кандл. Нэлээд өндөр баталгаатай байна гэсэн чинь. Тийм ээ. За арга барилыг одоо өгч байгаа зүйл нь миний өөр арилжааны төлөвлөгөөгөө хэдүүл байгаа те. Өөдөөч оролтын баримтлаад байгаа зүйл байгаа байхгүй. Баримтлаад байгаа зүйл байгаа даа шүү дээ. Тэнгүүд энэ за баталгааг болчиход байна л та. Ерөөсөө те бол 439 валют боломжтой шүү. За яагаад тэгэхээр алт гаптэй нэгдэх магадлал за юм байгаа. Хэмжээнд байх боломжтой шүү. Яа тэрийн Трампын хөдөлгөөн, биткойны савлгаа. За энд бол арилжааны төлөвлөгөө бол ингэж гаргасан байна те. Ингэж гаргасан байгаа да. За энэ нь юу яасан байгаа бах. За TP авлаа гэд. Ер нь бол энэ ID авал яг явсан. Доошоо онж орж ирээд яг ордер аваад дишээгээ явсан байгаа. За энэ дунд би нөгөө яриан дунд ярьжсэн 17-ны 10 сарын 17-ны өдрийг анхаараарай гэд. Ерөөхдөө тэр хүртэл бол өсөлт бол асуудалгүй байна гэд ярьсан байгаа. Тэгээд алтны хөдөлгөөн болвол алтны хөдөлгөөн болохоор юу яасан байгаа да. За нэг цаг дээр тавиад хэдүүлээ харангуут энэ тэр өсөлт чинь ерөнхийдөө хаанаас илээ энэ аваас нь баг эндээс энэ 12 сарын 13 тийм эндээс авахгүй. Энэ чинь нэг ийм IT өгсөн байгаа даа шүү дээ. Тэгээд ийм TP тавигдсан байж байгаа. За тэнгуү тэрнээс хойш 17-ны өдрийг анхаараа гэсэн байгаа. Бичлэгэн донд бол байж байгаа. За 17-ны өдөр бол энэ өдөр байж байгаа. За энэ чинь бол ерөнхийдөө хай хийгдэж өгсөн байгаа. All time high хийгдэж өгсөн. Мөн сарын дээд зүү хийгдэж өгсөн байгаа. Тухайн одоо сарын маань. За тэгээд 17-ны өдрөөс хоошоогоо шууд даун тренд рүүгээ орж исэн байж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол бүсийн хөдөлгөөнөө явуулж үзүүлээд за том цагийн ерөнхийдөө бол buy entry орж ирнэ гэд. Манай сурагчдаас болвол бүр энэ яроолоос барьсан хүмүүс бол байлаа. Тэгэхдээ одоо барьж байгаа үг нь сайн мэдэхгүй юутаж чат мат бол ирчихсэн. За миний хувьд бол илүү нарийн. За магадгүй бидний pullback-ын 3 дахь цагаар ерөнхийдөө яроол авах магадaltaй байдаг учраас юу яасан? Эндээс энэ яроолыг эвдүүлэхийг хүлээжсэн. Үндсэн эхний давлгаа 2 дахь давлгаа орж иж байгаа. За 3 дахь нь бол энэ ч орж иж байгаа. Энэ өсөлт бол орж иж. За энэ өсөлтийн хөдөлгөөнийг үзэлт доошоо онолтын хөдөлгөөн бүсийн хөдөлгөөнийг бол ерөнхийдөө бол бүгдийг маш ойлгомжтой хөдөлгөөнүүд бол байсан тийм. За тэгэхээр ерөнхийдөө энд бол юу яж байгаа. Үндсэн яг бидний бас давхар нэмэлтээр хардаг үнийн төвшин буюу 4000 гэдэг зоон дээр ерөнхийдөө орж ирсэн. За ерөнхийдөө бол pullback-ыг бол энэ ч дууссан гэж л үзээд байгаа. Ер нь бол энэчнээс ер нь бол дээшгээ хөдөлгөөн рүү орсон байгаа. За манайхан бол энэчнээс бол нэлээд бай орж дээшгээ баяр бол орсон байгаа. За үндсэн юу бол харж байгаа зоон бол одоо ер нь бол uptrend руу орсон. Энэ ханшийг бол 4000-аас 5000 гэдэг ханшийн бүс рүү бол харж байгаа гэсэн. За тэгээд өнгөрсөн 7 хоногийн хөдөлгөөн бол юу байсан? За бидний хувьд бол юун дээр тахвын хичээл дээр бол ярьсан байгаа. За энэ 2 дахь өдрийн энэ яроол бол ингээд weekly-ийн ловцыг болсон шүү гэдээ ерөнхийдөө хэдүүл ярьсан тийм ээ. За тэгэнгүүт энд ерөнхийдөө яроолон тогтцсон. За weekly candle-ийн ерөнхийдөө үндсэн хөдөлгөөн нь бол юу яахгүй байсан. Нилээн явахгүй байж байгаа 4 дахь өдрөөс эхлээд бол явсан байгаа. 4 дахьд 3 дахьд бол яг 3 дахьд өсөлтийн алдаад өсөлтөө аваагүй эн чинь орой суугаад тэгээд юу яагааг оролт хийгээгүй. Юун дээр тийм 3 дахьд чинь хэдүүлээ яалуу. 3 дахь чинь нөгөө нэг мэдээтэй өдөр байсан тий. Фомстой өдөр лөө. Энд чинь фомсын өсөлт шүү дээ тий. Тийм 3 дахь фомсоор чинь юу яасан шүү дээ. Энд чинь бас хөөрхөн
би авсан шүү дээ. Нэг иймэрхүү хөдөлгөөн арайш иймэрхүү авлаа тий. Ингэж авсан тий. За тэгээд за pullback бол 2 дугаар загварын хөдөлгөөн бол ер нь бол орж ирсэн байгаад байна. 5 цагаараа харж ивэл. За тэгээд ерөнхийдөө энэ хөдөлгөөнийг энэ buy-ыг бол угаасаа дээшээ чиглэл рүү харж исэн. За тэгээд юу яждаг вэ? Яг энэ үндсэн энэ үсгийн шилжилтийг бол юу барьж авч чаддаг. Манайхнаас орсон хүн байж магадгүй. Энд дээр чинь юу яагаад бас гадуур гараад оролцож чадаагүй. За тэрнийхээ маргааш нь харин бол ойлгомжтой юугаа бол авсан. За энэ дээр би нөгөө тайлбар оруулъя гэдээ ирсэн тий. За энэ дээр юутай ч үндсэн өсөлтөө бол авчаад за уналт дээр нь бол юу яасан? Buy entry бол sell entry бол зөрөөд орсон. За үндсэн ерөөхдөө weekly-гийн хөдөлгөөн бол дуусчлаа тий. Одоо ерөөхдөө бод дээр гоё явах байх гэдэг нэг ингэсгээд авсан чинь юу байгааг юу stop loss авцсан. За эхний ээлжинд энэ хүртэл харчээ дараагийн ээлжинд юу яаж болно? Энэ хүртэл харж болохоор юм байна гэд уг нь юу яаж ийсэн. Тэгсэн чинь дээшээ нэг орой авчаад явсан. За энэ дээр бол хамгийн сүүлийн ярилцаа. Энийг арилгаж. Ингээд бол дууссан байгаа. За энэ өсөлтийг өөрөө яаж авсан бэхээр юун дээр танхимын юу хичээл дээр манайхан ер нь бол сууж байгаа 2 дугаар ангийнхан маань сайн мэдчихэж байгаа. Өдөр эхлээд яг би 4 дахь өдөр ярьжсэн, өмнөх өдөр нь ярьжсэн санагдаж байна. Daily өөрөө чиглэлд орж ирээд нэг одоо энэ daily-гийн нээлт өөр энэ ч байж байгаа тийм. Энд нэг юм бүс тогтсон хөдөлгөөн байж байгаа тийм. Энэ бүс өөрөө доор шилжиж өгсөн байгааг бол анзаарч байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ өөрөө доод зүү болох магадaltaй болчих жоох байхгүй. За тэгвэл яагаад тэгвэл энэ үндсэн хөдөлгөөн энэ үндсэн шилжсэн бүсийн хөдөлгөөн одоо яагаад өнөөдөр явах хэрэгтэй юм бэ гэдэгэнгүүт хэдүүлээ одоо нөгөө weekly-ийнхаа candle-ыг хэдүүлээ харах хэрэгтэй байхгүй. Pullback яагаад бас юм жижигхэн байгааг зөвшөөрөхгүй гэдэг яриа байгаа шүү дээ. Тэнгүүт яг хөө pullback бол жижигхэн оржсэн. Жижигхэн орж иж чаанаас өөрөө шалтгаантай. Энэ бас тодорхой хэмжээний энэ чинь бас нэлээд том хөдөлгөөн байгаа байхгүй. Тавтууд бол янз бүрийн мэдээ байгаагүй. 800 за 900 пипси хөдөлгөөн байна те баг. Энэ 900 пипси хөдөлгөөн чинь өөрөө нэг өдрийн дотор явах хэрэгцээтэй байхаар pullback өөрөө өдрийн одоо хагас ч юм уу явчих өөрөө хэцүү байхгүй. Тэгэхээр юу яаж өгч байгаа гэсэн. Эхлээ энэ хэсэг баг өөрөө зөв болж өгөө. За энэчнээс цаашаа ер нь бол юу байх юм бэ гэд энэ дээр бол угаасаа SL багтай шалгалтын энтер өдөр яг 15 цагт Лондонгийн нээлтэн дээрээс хэдүүлээ өмнө нь ярьжсэн баг. Ер нь бол high low-уд ер нь яг Лондон, pre-London дээр яг ерөнхийдөө Лондонгийн цагууд дээр илүү тогтч өгч байгааг ярьжсэн те. Энд чинь 2 цагаас үйж байна. Энд чинь болохоор high нь болохоор бас 2 цагаас үйж байна. За энэ өдрийн хамаагүй энэ чинь low нь за 1 цагаас их мэдчлэн ерөнхийдөө бол Лондон дээр энэ хөдөлгөөнүүд л тогтоод байгаа тийм. За тэгээд одоо юутай ч хэдүүлээ харах юм бол эх 7 хоног нэг жоохон доошоо хөдөлгөөн орж дээшигээ өргөжлүүлээд явахаар бол харагдчихэв. За үндсэн уналтын хөдөлгөөн бол дууссан. За тэгтээ биднэрт бол дахиад нэг ийм хөдөлгөөнийг бол явуулж үзүүлэх хэрэгцээ бол байгаа. Тэгээд ерөнхийдөө бол дахиад эх 7 хоног бас weekly дээшээ гэж хэдүүлээ харна. Тэгээд дээшээ гэж харж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол доод зүг хийгдээд ер нь бол weekly ингээд дээшээ гараад ирэх боломжтой болж өгч гэнэ гэсэн үг. За тэгээд сарын candle-ийн хувьд хэдүүлээ угаасаа танхимны юун дээр ярьчихсан да. Сарын candle-ийн хөдөлгөөн одоо ерөнхийдөө тодорхой эвдүүдэнд энэ бүсийг шилжүүлж өгч байгаа хөдөлгөөн болж байгаа байхгүй. Тэгэхээр одоо эдүүлээд нь баг сарынхаа хөдөлгөөнийг баг ингэсгээд бол харах боломжтой болж гэнэ гэсэн үг. Юутай ч үндсэн энэ бүсээ бас хөдөлгөөнийг аавна гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө одоо ч сар ингээд хагастай орчиж байна. Тэгэхээр ер нь бол цаг хугацааны хувьд ч гэсэн айгүй таарж өгч байгаа болж байна. 12 сарын хөдөлгөөн ер нь бол ямар хуу байх нь ялангуяа сүүлийн 2-7 хоног бол ер нь нэлээд тодорхойлж өгч байгаа харагдаж байна. За тиймэрхүү алтны хувьд бол ингэж оруулсан байна. За тэгээд манайхаа юу яаж байгаа? За манайхан Discord сервертэй болсон байгаа. За нэгэд ерөөхдөө сар болж байна. Сүүлд overview хамгийн сүүлд орсноос хойш Discord руу шилжсэн байгаа. Тэгээд юу яана? Discord дээр ерөнхийдөө бол public хүмүүс ерөнхийдөө бол нэгдээд орж болно. Орох ямар ч асуудалгүй. Би линкийг ерөнхийдөө description болон comment дээр үлдээчихье. За тэгээд Discord дээр юу байгаа гэхээр ерөнхийдөө бол нөгөө их сараас хойш хийгдчихсэн бүх хичээл overview
одоо ерөнхийдөө хичээлтэй холбоотой бүх юмнууд бол энд бүгдээрээ байж байгаа. Хүмүүс та бүгдээрээ орж ирээд үзэх боломжтой. За тэгээд тогтмол ерөнхийдөө бол одооноос жоох идэвхтэй лайв арилжаа шинжилгээнүүдийг хийгээд явна. За overview-уудыг бол энэ чинь тогтмол хийгээд явна. За ерөнхийдөө бол бүгдийн дандаа лайв байдлаар явахаар төлөвлөж байгаа. Ер нь бол нэг суугаал нэг бичлэг янзлаад суугаад байх гэхээс илүүтэйгээр зүгээр ингээд стрим хийгээ явцсан хамаагүй илүү амар санагдаад байгаа. За тэгээд Discord-доо одоо илүү юу яана. За ажлын өдрүүдэд ерөнхийдөө арилжааны өдрүүдэд бол ингээ оройн цагаар бол нэг тогтмол лайв хийгээд сууцгаан хэдүүлээ. За одоо юу тааш нөгөө нэг юу байгаа. Манай community-гийн нээлтийн нөгөө нэг жилийн ой одоо ингээ болж байна. Нэг төлөөс нэг жил хамт явсан байна. Тэгээ жилийн ойн дээр юу тааш нэг танхимын сургалт хийгээд нэг хитэн хүмүүстэй тулж ажиллаад илүү next level-д авчих төлөвлөгөөтэй нэг сүүлийн төслийг бол хийж байгаа. За танхимын сургалт маань 1 сард дуусна. За тэрнээс хойш ерөнхийдөө бол Discord дээрээ бүр маш идэвхтэй байна гэсэн үг. Ер нь бол Discord дээр. За. Ерөнхий шинжилгээнээс юу market overview одоо энэ чинь хийгдэж байгаа гэсэн үг шүү дээ. Хэдүүлээ ер нь overview-д ерөнхийдөө ингэж авна. Би YouTube дээр ингэж нэг бэлтээд оруулаад байх сонирхол алга. Сайхан хүмүүстэйгээ ярилцаад яагаад ингэж чаана тэгж байгаа ингээд илүү бас мэдлэг олох тал дээр илүү арай илүү дээр байх болоо өчтөд юу яаж байгаа. YouTube дээр бичлэг гэхээс илүү зүгээр стрим хийж оруулж байгаа шүү. За манайханд шинжилгээнээс асууж тодруулах юмнууд байна уу? Эсвэл нэмэлтээр асуух ч юм уу? Айгу бол хэдүүлээ стримээ дуусгаад. Тэгээд нэг жоо хавж базж чагаад эх 7 хоногийнхаа бас яах их ярилцъя да. Ярилцаа дуусгая да хэдүүлээ. За гэвч YouTube дээр стрим маань орж байгаа. За орж байгаа гэж л найдаа да. За юм байна. Пэйж дээр стрим хийсэн юм уу? Лайв хийсэн юм уу? Series FX гэдэг. Би нөгөө нэг YouTube channel дээр лайв хийсэн байгаа. Яг нь лайв хийж байгаа нөгөө хадгалцсан. Ерөнхийдөө бол стрим дотор хийгээд оруулчвал хадгалагдчихна гэж боддог. Энэ гэхдээ стрим нь орсон юм болов уу? Наад дээр лайв гэж гарч ирэхгүй байна. Тийм байна. За би айгүй бол буруу юм дээр хийсэн байж магадгүй. За яах вэ? Тэр мөр одоо тэгээд хэдүүл очир нь олно. За. Юу вэ? Тэгвэл асууж тодруулах юм байна уу? За ятач стримээ